ингэж харагддаг. Авсан. Хай. Баби байна. За өнөөдөр бүгдээрээ оройныхоо арьс арчилгааг хамтдаа хийнгээ. Арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдийг авахдаа юу юун дээр анхаарах ёстой вэ? За би бас өөрийнхөө туршлага дээр үндэслээд та хэд бас ямар типс ашигладаг тухайга хамтдаа ярилцъя. За өнөөдөр би жоохон экстра тийм скинкер хийн. Яг л өнөөдөр 3 дахь өдөр би заавал арьсаа гуйжуулдаг. Тэгээ хагас аймаа бүтэнсийн дахиад нэг гуйжуулаад ер нь 7 хоногт ингээд 2 удаа гуйжуулцдаг. Тэгээ гуйжуулсныхаа араас шит маск ерөнхийдөө тавих ингээ хичээдэг. Зя үсээ хашлуулчих. Би ийм ингээ захиж авсан ч амар гоё. Нэг үсийг ингэж бүгд нь хойшлуулдаг. Тэгээд юурээс ингээ болтны хэрэггүй ингээ айгу том болохоор ингээ үсийг ингээ ячдаг. Маш их таалагдаж байгаа. За тэгээ бас нэг юм хоёр хөөрх юм байгаа. Энэ хоёрыг ингээ зүүчгээр яг хөглөө нөгөө ингээ нүрээ угаан жингууд уус ингээ гар дааж урсаад байдэн штэ. Тихгүй энэ хоёр ингээ шингээгээд авчдаг. Тэгэхээр айгу ихтэйхэн байдаг. За эхний алхам бол сүүн цэвэрлэгч. За сүүн цэвэрлэгчийг яагаад хэрэглэж байгаа вэ гэхлээр бидний түрхэж байгаа нарны тосноос эхлээд энэ нүур будалтын кушн фаундейшн те энэ бүгд тосон бүтцтэй болохоор эхлээд тосон бүтцтэй тэр бүтээгдэхүүний арилгахын тулд тосон бүтцтэй цэвэрлэгч ашиглана. За тэгээд миний хамгийн дуртай нь бол энэ сүүн цэвэрлэгч. Тэгээд ялангуяа энэ SS Pharma-гийн энэ цэвэрлэгч маш их дуртай. Гэхдээ хаяа ингээд нэлээд жоохон тийм хүнд мейкаптай явж байгаа үед энэ тосон цэвэрлэгчийг өрөвтэй ашигладаг. Гэхдээ тосон цэвэрлэгчийг би ингээд нүүрэн дээр жоохон л ийм цагаан батга үүссэн ч юм уу те жоохон ийм батга нэг шиг батга байвал ерөөсө тосон цэвэрлэгч хэрэглэдэггүй. Яагаад гэвэл нүхээ бөглөөд нөгөө батгаа улам томруулахаас айдаг гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бол би энийг ашиглана. Яа гэвэл маш нэмгэн мейкаптай сормосооч баг будаг болохоор. Зя сүүн цэвэрлэгчнээсээ гарн дээрээ нэг иймэрхүүг аваад би бол 2 гарн дээр ингээд тараачдیں۔ Тэгээд маш зөөлхнөр ингээд бодгаа гоё хайлуулад арилгачна. Тэгээд зохио ялангуяа бүр маш ингээд нэм одоо айжуухан ингээд хүрэх төдий л ингэхгүй бол зохих нөгөө нүүрэн дээр байгаа хамгийн нэмгээрс тэгээс хамгийн одоо хурдан хөгшөрдөг хэсэг гэх юм уу. Одоо сая ингээл 23 24 хүрэг гараал ирэхээр ингээд жоохон зөөхөн хүчлээд гээд ирдэм үлээ. Тэгэхээр зохио айгу гой үнэтэй тос түрхэл ретинол хэрэглэхээсээ гадна юм арчилгааныхаа цэвэрлэгийнхаа шатан дээр маш зөөлхөн хүрэх хэрэгтэй. Тэгэл бас хүчлээдгээс сэргийлнэ. Тэгээрээ арьсаа хурдан хүчийлэхгүй тулд маш л ингээд зөөлхөн хүрэх хэрэгтэй. Ерөн зөвхөн зових гэлгүй бүх арьсаа. За одоо ингээд энийг төрчгөөш ингээд айгу хурдан шингээд ирж байгаа. Энэ үед нь гараа нь оргоод дахиад сайн массажлаад өгнө. За ингээд гараа нь орох гэн. Тэгээ хүзүүн дээрээ бас нарны тос төрсөн болохоор хүзүүн дээрх тосуудад урьдчилахын тулд хүзүүн дээрээ бас л 2 алхамд цэвэрлэгээнийхаа шатыг хийн. Тэгээд хамарныхаа энэ 2 талыг те бас маш сайн ингээд массажлаад өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ийшээ ингээд ороод үлдчихдэг байхгүй бодог тасмаас ч юм уу те. Тэгээд яг саяны шиг тийм хөнгөн мейкап хийх үед энэ бол бүр маш сайн ингээд арилгаад өгнө. За тэгээ ингээд ирүүн дээр бас ингээд цагаан батга айгу хорд үсгээд дэтэн штэ. Тэр хэсгээ бас яг тосон цэвэрлэгийнхаа шатан дээр сайн массажлаад өгөх хэрэгтэй. Тэнгүүд хаяа ингээд жижигэн цагаан хар юм толгоонууд батганы жижигэн толгоонууд гараад ирдэг.
Тэгээ цаахан. Даг зэрэг ус авч байгаа. Тэгээ цаахан массаж хийдэг гэнэ. Тэгээ нүдлүүгээ бас ямар нэгэн бүтээгдэхүүн оруулахаас маш сэргийлэх хэрэгтэй. Нүд маань бас бидний маш чухал, маш эмзэг, нандин эргэтэн. За ингээд массажлаад болсон. Одоо ингээд усаар зайлчий. За дараагийн шат бол хөөсөн цэвэрлэгч. За хөөсөн цэвэрлэгчээ бас гарын дээр нэг иймэрхүү хэмжээтэй авч агаад эхлээд гарын дээрээ хөөсрүүлнэ. За гарын дээр баг зэрэг ус авчий. За тэгээ хөөсөн цэвэрлэгч дээр анхаарах зүйл бол за нэг гарын дээрээ маш сайн хөөсрүүлснийхаа дараа нүүрэн дээрээ одоо хүргэнэ. За дараа нь болохоор бас л яг гэж хэлэх юм маш зөөлхөн ингээд нүүрэн дээрээ массажлаад. За тэгээ хөөсөн цэвэрлэгч нь ингээд нүүрэн дээр нь сайн хөөсрөхгүй байвал дахиад гараа баг зэрэг нь орж жогоод ингээд сайн хөөсрүүлж жоод дахиад нүүрэн дээр түрхэд цаг массажлаад өгнө. За хүзүүгээ ч ихсээ адил. Ерөн залуугаас л тэгээ бага наснаас л ингээд нүүрэн дээрээ төрөх байгаа тосоож дээр нүүрэн дээрээ хийж байгаа цэвэрлэгээс дээр хүзүүн дээрээ хийгээ сурч байгаа хэрэгтэй. Хүзүү яг нүртэй ойрхон байдаг болохоор жоохон тийм арчилгаа дутсан бүр ингээд ялгаж харагдаад байдаг. Ингээд цагаан батаа үсгээд идэх хэсгэрээ маш ингээд массажлаад өгнө. Гэхдээ маш зөөлхөн бүр ингээд арьсаа ингээд ингэж болохгүй. Маш зөөлхөн ингээд шүргэх төдийд л баг хүрнэ гэсэн үг. Тэгээд ерөн бол хөөсөн цэвэрлэгчдэр ингээд сайн мууг нь мэдэх маш амархан байдаг. За ингээд угаасны дараа бүр ингээд нүур амар таталтаад хорсоод ч юм уу тий маш хуурай болж ивэл тэр үнэхээр pH level нэг бол маш бага, нэг бол маш их хөөсөн цэвэрлэгч ер нь бол арьсыг чинь гимтэх тийм аюултай цэвэрлэгч гэсэн үг. Тэгэхээр яг өөрөө чи одоо хэрэглэж байгаа хөөсөн цэвэрлэгч арьсыг чинь тэгж амар таталтуулаад угаасны дараа шууд ингээл ямар нэг юм төрөхгүй л нэг амар хуурай болгоод ивэл солих хэрэгтэй. Орчин үеийн ерөн сүүлийн үеийн гарч байгаа юм хөөсөн цэвэрлэгчнүүд бүгдээрээ бүр маш гоё pH level мэвэлтэй орц найрлага бүгдээрээ бүр ингээд бараг л төгс ингээд гардаг болсон. Тэгэхээр хэдүүлэнд нь тийм гоё сонголтууд байхад нүрээ гэмтэн барин буруу цэвэрлэгч хэрэглээд байж болохгүй. За одоо энийг ингээд усаар зайлаа. За ингээд хөөсөө угаацсан усаар зайлаад. За одоо болохоор хэдүүлээ нүрээ гуйжуулчих. За би бол энэ физикал гуйжуулагчийг ашиглаж байна. За тэгээд өмнөх бас яг ийм скин кэрний тухай дэлгэрэнгүй бичлэгэн дээр ямар төрлийн гуйжуулагч байдаг, ямар арьсанд алин тохиромжтой гэдээ нэлийн дэлгэрэнгүй ярьсан байгаа. Та бид тийш ороод үзээрэй. За тэгээд бас нэг юм байгаа. Одоо ингээд би бол нэлийн жоохон хуурай талдаа. За гэхдээ ерөн яг юм дух ирүүнээс бусад хэсэг нь нормал. Дух ирүү жоохон батгах гад байдаг. Тийм төрлийн арьстай хүн. Тэгэхээр намайг одоо нөгөө миний хийж байгаа рутинийг те тослог арьстай хүмүүс маань ер нь бол дагаж ихэд нэлийн тийм тохиромжгүй гэсэн үг. Харин энгийн болон хуурай арьстай хүмүүс дагаад ихэд бол асуудал үүсэхгүй. Яагаад тэгэхээр ерөнхий охтуудыг хараад байхад гоё арьстай юм байна гэж шууд хүнийг дүгнэнгүүтээ шууд тэр хүний бүх хийж байгаа юмыг дөөрөөгаа тий бүтээгдэхүүн тэр рутинийг дөөрөөгаа тэгээд өөртөө хэрэгжүүлээд байдаг. Тэр бол ерөн бол буруу. Хүний гоё арьстай байна уугүй юу гэдгийг дээр нь биш. Энэ ямар төрлийн арьстай хүн бэ гэдгийг нь сайн ингэж одоо мэдж байгаад тэгээд тэр хүнийг даган дөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хуурай арьстай хүний рутинийг тослог арьстай хүн хийвэл нөгөө нүүрнийх нь
нүхс үеийг бөглөхтэй маш тийм өтгөн тосмос түрхээд бүр нүрээ ингээ батгшуулаад ингээ баларна. За тэгээ ашааг ингээ таслаг арьстай хүний өртөнийг хуурай арьстай хүн бас дагаад хийвэл тэр нь бас тохирохгүй бүр маш их нүур нь илүү хуурай шатдаг ч юм уу тиймэрхүү байдаг. Тэгэхээр та хэд маань яг одоо үзэж байгаа өөрийнхөө мэдээллийг авч байгаа суралцж байгаа хүнийхээ арьсны төрлийг эхлээд мэдснийхаа дараа тэр хүний одоо зөвлөж байгаа бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг худалдаж авах хэсгийг шийдэж байгаарай. За одоо ингээд гуйжуулагчаа ингээд нэлийн гуйжуулсан. Гэтээ одоо дахиад гараа жоохон орж байгаа. Дахиад жоохон бөмбөрүүлээд өгнө. За тэгээ гуйжуулалт бол бүр арьс арчилгаанд маш чухал. Ерөөсөө арьсаа гуйжуулдаггүй хүн ингээд 1 сарын одоо хугацаанд ч юм уу арьсаа ингээд тогтмол гуйжуулчихгоод бүр ингээд арьс нь илт ингээд цайраад эхэлдэг. Тэгээ бидний арьс үргэлжил ингээд нэг шингэлэгдээд өгчээд тэгээд тэр нь ингээ унаад дахиад шинэ идэс ингээд тэрийг нөхөн түлжүүлээд байж идэв. Тэгэхээр хэдүүлээ ингээд өгцсөн арьсаа бас бүрэн гүйцэд ангайвал арьсныхаа гоё юунд бүтцийг гоё ингээд жигд байлгахад маш том нөлөө үзүүлдэг. За тэгээ энэ харж байгаа батхтай энэ хамар өрөөгөө маш сайн ингээ гойжуулаад хэрэгтэй. За ерөнхийд ингээ болцсон. Одоо дахиад усаар зайлчих. За одоо нүрэн дээрх усаа хатчих үед нь шүдэ угаачих. За шүдэ угаасан. Тэгээ би ерөн шит маск тавих боллоо. Энэ маскыг тавьчих. Энэ нэг Cicatte гээд солонгос брендийн ийм одоо коллагентай жоохон тийм арьс чангалаа хөгшрөлтийн эсрэг ч юм уу тиймэрхүү үйлчилгээ үзүүлдэг. Маск. Тэгээ нэг сүүлийн үед айгүй их ингээ маск хуулж байгаа ч юм уу эсвэл хуулдаг маск төрсөн мейкап төрсөн тэрийг хуулж байгаа бичлэгнүүд яваад идэг штеп. Байдаг болсон штеп. Яг тэрэндээ ижилхэн тийм нэг хуулдаг маск. Тэгээ айгүй гоё тийм арьсыг бас гоё чийгшүүлдэг юм лээ. Тэгээ би өөрөө бүхэл бараг скин кэрний юмнуудыг Cloud9-аас авдаг. Хаанаас авсан болоо гэж бодож байвал Uses Farming цэвэрлэгчээ Monsos. Тэгээд саяны хөөсөө Cloud9-аас энийг бас Cloud9-аас бас гуйжуулагчаа Cloud9-аас авсан. Тэгээд энэ маскыг ингээд тос шиг түргснийхаа дараа 15-20 минут 30-аас 40 минут юм шүү дээ. 30-аас 40 минут байлгаад тэгээд амар гоё кайфтай хуулаардаг. Тэгээд би нэг төрчээд тайттай тэгээд хамт гоё хуулцуулна. Тэгээд энэ маск ингээ хатгаараа ингээд ярьч болох болчтой юм л. За ингээд өрөө болсон. За ингээд 30-аас 40 минутаараа болцсон. Энэ өртөө ингэж харагддаг. Одоо бараг л 30 минут өнгөрсөн байна уу? Тэгтээ өрөө болоогүй юм шиг байна. Бүр ингээд амар хойроо болдог байхгүй юу? Одоо би ингээ ороолаж хөдөлгөж чадахгүй. Юм өртөл яхаа. За одоо хуулцгаа. Болготой. Жохоо ингээ хөдөлгөж байгаа болох. Тэгээ маск нөгөө цаг нь болоогүй байхад эрт хуулвал яа гоё ингэж хуулдаг юм билээ. Тэгэхээр гоё хуулахгүй л дахиад жоохон хүлээж аваад хуулна. Тэгээд энэ бас ингээд хар цагаан батг бас арай багсгаад байгаа юм шиг надад санагдсан. Ингээ хуулж байгаа л ч тэр.
Цаг болж байгаа юм шиг л. За төгөөг. Ингээд this is the after. Харь сэрм бол амар гоё юм. Чихтэй уул нэг тийм сүртэй юм төрхөөгүй шүү дээ. Гэхдээ амар юм гоё glowy болчтой юм лээ. Тэгээс энэ маск ихэд нүрээ бутгаас өмнө ингээд түрхээд бодвол бас nice. Одоо хэлбэлээ үндсэн skincare хий. Сая гоё ингээ маск тавьсан болохоор одоо серум төрөгч. Серумыг хийх байгаа. Энийг Atofol гэдэг тийм дэлгүүрээс авсан. Энэ жоох юм niacinamide-тэй. Жоохон жигчтэй, ер их 5% niacinamide-тэй. Тэгэхээр би энийг оройдоо түрхүүл өглөөдөө түрхдэггүй. Niacinamide ер нь нөхцөлт болон нүүрний одоо нөгөө батганы сорим морийг бас багасгахад өөр хөнөөлөө үзүүлдэг тийм арт. Нэг гэсэн нэлийн тренд авсандаа нөгөө ordinary-гийн niacinamide. Гэтэ хэтрүүлж болохгүй. Хэтрүүлвэл эсрэгээрээ нөлөө үзүүлнэ. За. Гэс серум гэдэг. За тэгээ ямар ч бүтээгдэхүүн хүргэсэн. Заавал гоё шингэснийхэн дараа яа дараагийнхаа бүтээгдэхүүнийг түрхэнэ. Тэгээ бүтээгдэхүүний маш гоё шингэснийхэн дараа дараах амиг түрхэхгүй бол нөгөө нэг хоёр бүтцэн хоорондоо бүргэлдөөд ингээд бутарч матраад үүрч унаад байдаг. За одоо ингээд хуруугаа хүрхэж юу ингээд наалтчихвэл хилэн дэж шингэсэн байна гэсэн үг. За дараа нь би тосоо түрхчихье. Би энэ тосоо түрхэж байгаа. Calming нөлөө үзүүлдэг буюу арсыг айгүй гоё тайвшруулдаг тийм тос үйлээ. Гэтэ нэг сул тал нь маш хурдан дуусж байгаа. Тэгээ нэг тийм гээлэн бүтцтэй юм шиг. Тийм тос байсан. Тэгээ энэ тос ингээд өнөргөө юм шиг мөртлөө яг ингээд түрхэхээр нэг тийм өрмөц жожгоо үнэр байдаг. Гарч илээ, үнэртчлээ. За ингээд чигшүүлэг тосоо түрхээд өмнө нь тавьсан гоё маскныхаа гоё юмнуудыг бас ингээд серум гоё ингээд хүччихнэ. Хүзүүгээ мэдээж бартаж болохгүй. За хамгийн сүүлж яах. Зохины тос. Зохины тосыг 25-аас дээш настай хүн болгон хэрэглүүл айгүй зүгээр. Тэгвэл өмнө хэлсэнтэй бас ингээд 24 наснаас эхлээ шууд ингээд заах жоохон хүчлээ суух гэдэг юм лээ. Тэг ингээд зохиноосоо түрхтэй бас ийшээ ингээд оруулаад түрхчүүл яг хөвшөрхөр хүний энд бас айгүй ингээд хүчлээ өсдөг юм л да. Инээснийх. Тэгээд ийшээ бас ингээд хүчлээнээс эрхлээд бас нэг smile line дээрээ ингээд хүчлээнээс эрхлээд түрхээд хэрэгтэй. Би бол байнга зохино утсыг эндээ түрхчихдэг. За. Ингээд өнөөдөр оройны skincare болсон. Хатайсан тайлбар баярлалаа. Баяртай.